Ashte Master Dancer. Where we are going, bro? I remember now. We just decided to go to some zoo. Sorry, some zoos. Oh, great idea, bro. Let's get you on the road. Okay, let's go. Yes, sir. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. За ингээд зуны амралтаараа Иранаас ирсэн найзтайгаа бид хоёр амьтны хүрээлэн орж сонирхсон байгаа. За ингээд ерөнхийдөө харж байгаачлан Будапешт хот бол маш халуун нэмэх 20-оос дээш хэмтэй байдаг. Зуны үйлрэлт бол ерөнхийдөө. За ингээд бид хоёр туусандаа суугаад амьтны хүрээлэнгийнхаа зүг хөтлсөн байгаа. Маш тийм хол юм амьтны хүрээлэн очоод нэг талдаа цаг гаруй хугацаа зарцуулсан. За тэгээд оюутныхаа үнэлэхээр бас багахийн хэмжээний хямдрал хэрэгэлсэн байгаа. За ингээд амьтны хүрээлэн явах зандаа явж байна. За ингээд амьтны хүрээлэн хааж байна. Дотор талд нь оюутныхаа үнэлэхээр харуулад дахин хөнгөлт идлээд ингээд орох боломжтой байсан. За ингээд амьтны хүрээлэн хажууд орж байна. За маш тийм усан дотор нь бол энэ телевизэн дээр хийсэн юм. За энэ бол маш том хэмжээний загас байсан. Энийг одоо нэрийн батж юмсан маш тийм олон төрлийн загас нуттай юм байлээ. За тэгээд доторх барилга нь бол маш гоё ногоон байгууламжтай. За тэгээд бас дээврийн гэрлэлүүд ашигласан байлээ. За энэ сармагчин бол маш тийм хөгжилтэй гар байсан. Ер нь бол үснэсэлт нь бол надад бол маш таалагдсан. Тийм панк рок стил юм өстэй. Юмсээ юм босгоцсон. Тэгээд аим сэргэлэн тийм сарамгч юм байлээ. Намайг дуудсан чинь ирсэн. Тэгэхээр энэ бол юм хүнтэй ойлголцоод сурцсан нөхөр шиг надад санагдсан. Маш хөгжилтэй сарамгч байсан. За энэ бол хуурай газрын яст дэлхий байна. Маш том харагдсан. Нэлээд том биетэй юм байлээ. За уг харагдж байгаа могоо бол одоо усны кобра байна. Бас хорн бас нэлээд хүчтэй хортой могоо байсан. Одоо энэ бол алдарт Python хэмээх хортой могоо 9 м хүртэл урттай. Заримдаа 9 м хүртэл хүрдэг юм байна. Урт нь нэлээд тийм том хортой могоо. За уг амтан бол одоо нэгэн төрлийн ястан бэлхий, усны ястан бэлхий юм шиг байлээ. Гэтэ яг үлэг гүрүүш харагдсан. Надад явдал маш сонирхолтой. За энэ бол алдарт за жинхэнэ матар байсан. Энийг би одоо анх бол сүнээр юм баг гэсэн жинхэнэс матар байсан билээ. Маш том хэмжээтэй матар байлээ. Анх удаа ингэж матар явараас арч утсан. За ууг амьтд бол одоо алдарт магчин пиран загас байна. Маш тийм түрэнгийн харагдсан. Анх удаа ингэж пиран загасыг явараас харсан маш өвгөн юм лээ. Our bones will be there. Oh my goodness. But they look so humble. Oh, such a brutal beach, huh? За ингээд дотор талд нь одоо ингээд олон төрлийн аквариумуд байсан. Тэгээд төрлөөрөө зингэг усны загаснууд давстай усны загаснууд гэдэг маш олон төрлөөрөө ингээд загаснууд нь ялгараад байж идэм бэ. Тэр нь бол маш сонирхолтой санагдсан. За энэ жишээл одоо давстай усны загаснууд байх жишээ нь. За энэ нэгэн төрлийн одоо бол акул шиг санагдсан. Гэхдээ энэ бол акул биш байсан. Маш тийм өрмөц амтан байсан. Guys, help! I want to go out. Someone help me. You speak English or not? Oh, it's like a different species, I think. Yeah, it's За энэ бол одоо ингээд гол одоо арк хэлбэртэй аквариумын хэсэг нь байна.
Энд бол одоо аку бол бүх төрлийн загснуудыг бол ингээд ойроо сарах боломжтой. Яг ингээд усан дотор яг байгаа мэдрэмж төрүүлж ясан. Энэ бол маш гайхалтай. Надад бол маш таалагдсан. За ингээд маш олон төрлийн далайн загснууд. За ингээд акул алдарт акул маань байна. Маш тийм аюултай амьтан. Та бүхэн харж байгаа нь шүд биеийн урт зэрэг нь бол маш айдасгүй тийм байлаа. За энэ бас далайн өмд загас байсан. Гайхалтай бүтц амьтны гайхалтай амьтан байсан. За алдарт Немогийн маань одоо ингээд гүрэн байна. Тодорхойлолтой одоо ингээд шуулан төрлийн загас байсан. The question is that why they are transparency, bro? If they had meat. За ингээд нэмэг аккаунт мэгшлээ тарагдж байна. Шүрэн гарал зэрэг багтсан маш тийм гайхалтай. За энэ бол ингээд хүмүүс өөрсдөө засаж хурж болох юм далайн дэвдэг засна байсан. Ингээд тав хүн тагуун дөмшлэгтэй бидэнтэй хамт байсан маш их баярлалаа. Дараагийн хавлагаар уулзцгаа. Түр баяртай залуусаа. Баярлалаа.